Данзангийн одоо анх үүсгэн байгуулсан энэ хүрээний бүлгэн байна шүү дээ. Эн чинь Данзан, Тогсом, Магсар орчин Дугуйжин 3 анх нийлээ. Тэгээд дараа нь энэ дээрээ Дугуйж өвчин Сүхбаатарыг дагуулж ирээд тэгээд Сүхбаатар чинь бахан цэргийнхэн галсан мэрэн энэ төр гэдгийг дагуулж ирж байгаа. Энэ хэд бол яасан бэ гэхэлэр нөгөө түшмэл гаралтай улсууд учраас ер нь бол энэ хэдийн үзэл баримтал бол үндэсний тусгаар тогтнол богд хааныгаа тойрон үрээлнэ гэсэн энэ үзэл баримтал дээр олцоо тулгуурлаад суудсан баг. Нөгөө хүрээний биш консулын бүлгэн биш үү? Консулын бүлгэн чинь нөгөө гол улсууд нь бас Оросуудтай ойрхон консулын дэнждэр байгуулс гэсэн үг шүү дээ. Тэр үеч нэг зүүн баруун садах юм байсан шүү дээ. Хүмүүс нь ихч бараг мэддэггүйсэн. Иргэн Баян бол улс баян гэдэг бол дараа нь гиндэнгийн үед бусдыг мөлжихгүй баяжгтун гэдэг лооцсон болж хувирна шүү дээ. Тий. Мань хүн бол баяж гэж шүү дээ. Иргэн Баян бол улс баян гэж. Мань. Тэгээ одоо тэгээ татвараа хасгах гэсэн үгт орчин үеэлэр. Одоо орчин үе одоогийн эдийн эрхчлөлийг нь олгоол гэсэн үг үстэй. Тий. Тэгээд явг 8 арилжааг хаалган хүртэл 8-ыг хамаагүй. Тэгээ мөнгөтэй болоод ирэхээр татвараа аваад улс сайхан болно шүү дээ гэж. Нөгөө талд нь бол нөгөө зөвлөлт Оросын төлөөний улсуудын шахаад байгаа үгүй яалаа гэж зөвлөлт маягийн улс байгуулад хамтрал коммун хамтын хүн хөдөлмөр хамтын аж ахуй гэдэг чинь наа нэг авч явна гэдэг ийм үзэл баримтлал нөгөө талд нь явж байгаа л байхгүй да. Хотын эвлэлийн хорооныхан төв эвлэлийн хороотойгоо муудалцаад буйнымхийг бариад авсан. Хотын эвлэлийн хорооныхаа хэлээд нөгөө дамбад орж тэргүүдээ залуучууд чинь. Тэгээ буйнымхийг барьж яваад дараа нь баваасан барьж яваад засгийн газрын нэрийн бичиг. Тэр хоёрыг буйнымхий чи юу цэргийн сургуульд тасалсан гэж бариад авсан. Тэгээ авчид хийчихгүй. Тэгээд яасан чи маргаашийн хурал дээр намын хурал дээр Данзан дургуцаад нөхдөө одоо ингэж болохгүй. Одоо барьж яваад шоронд игээд гэх юм бол бид нар чи яаж хуралдах юм. Тийм байдгүй. Тэр улсуудыг сурлалтал нь би урлаа хийхгүйгээд яваад өгч байгаа байхгүй. Тэгээ хуралдаан даргалж. Тэгээ хуралдаан даргах болсон. Хуралдаж болдог. Тэгэнгүүт элбэг дээр чинь тэрийг амар ашиглаад за Данзан ингэж юм. Данзан энэ тэгч нөгөө бүх цэргийн жанжин болцсон нөгөө жанжин Сүхбаатараас сурцсан юм чи. Данзан одоо цэргийн ангиудаар яваад одоо бидрийг барьж аваачаад бүгдээр ингээд буудах гэж байна. Сайн бацхан сонсогчдоо Монголын гэрцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтээ хамт ажиллагчдын фарм Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өнөөдөр нэг намтар явах юм. Уулын дараалалаас чинь нэг түүхэн кино яриад байдаг юм те. Тэр нөгөө сарын сүүлийн дугаар голцов кино шүүмжил үүдэг. Тэгсэн чинь ярих гэж байгаа кино маань их мундаг эмхтэй хатан хааны тухай кино болохоор дараа 7 хоног руу шилжүүлээд Мартин 8-ыг нэг тэмдэглэж бүсгүйчүүдээ нэг энэ 7 хоногтой яг намтраа явуулчих гэж бодсон юм л да. Тэгээд намтрын та бүхэн баг өдрөлөг үзэж байгаа хүмүүсүүд энэ хэвний тухай ярих чамд тодорхой доо. Солийн Данзан гээд энэ хүн бас их Монголын түүхэнд их чухал үүрэгтэй боловч түүхэнд баларч гээгдсэн бас нэлээ өөр байдлаар бичигдсэн ийм кино зохиолуудаар дандаа сөрөг байдлаар гараад эхэлсэн социализм. Сүүлийн үед кинонууд нарай харцсангүй айг багш байна. Гэтэл бас л энэ хүний талаар ингээ бичсэн том бүтээл номууд ч гэсэн намтар их хомс юм шиг байна. Тэгэд энэ хүний гарал үүслийн талаар ер нь яриагаа эхлэх үү. Тий, ер нь чиний зөвлөлд нөө социализмын үед авчид Данзан бол дайсан гэж одоо үзэл сурдлын нөгөө шугам байсан учраас ер нь ихэнхдээ монголчуудын толгойд Данзан гэдэг хүн бол кино урлагаар тогтсон шүү дээ. Тийм учраас тэр нөгөө намрын халуун өдрүүд байна. Одоо яг Данзан гаргаж байгаа тий. Хятадын тагнуулч юм уу? Юу ч юм тий. За ер нь тэгээд нэг хөрөнгөтөн мөрөнгөтний үзэл санаа
дэлгэрүүлсэн үл утга итгээд гэж ингэж дүрсэлж ирсэн. Энэ ардын намыг үндэслэн байгуулагдсан хүмүүсийн дундаас ингээд одоо нэлээд үр гүйцэтгсэн лидерүүд нь мөртөө гээгдсэн хүний нэг нь Солийн Данзан шүү дээ. Нөгөөх нь Догсмын Бодоо. Тэгээ Бодоо бол одоо кино урлаг дээр богдын баруунгаар юм уу? Альсгүй бүр ингээ феодализм руу Монголыг авч явах гээд байгаа хүн юм уу? Тэгж ойлгохоор гаргацсан. Тэ? Данзан нь бол капитализм руу авч явах гээд үүсгэн байгуулагчид нь яг феодализм, капитализм руу яваад тэгээ социализм хайчсан юм байдаг асуудал бас тэн дээр чинь гарч эхэлж байгаа байхгүй. Тийм учраас Данзангийн түүхийг үл ярих хэрэгтэй. Сүүлийн үед бол судалгааны бүтээлүүд гарч эхэлж байгаа. Гантлаг багшийн нэг ном би өөрч бас нэг 2 ном гарсан баг. Солийн Данзан гэдэг хүний тухай. Тэгвэл одоо нөгөө өргөн олон нийтэд одоохондоо нэг тийм хүртээлтэй биш. Энэ хүн ямар үзэл суртал яриад ийсэнгүй гэдэг нь одоо ойлгомжгүй. Яг нь социализм байгуулж исэн үед бол капитализмын үзэл сурталыг дэлгэрүүлэгч гэдэг утгаар одоо энэ бол буруу хүн юм а гэдэг юм явж исэн бол одоо бид нар чинь капитализм байгуулж байгаа шүү дээ. Тэгвэл одоо энэ хүн чинь зөв хүн байх хэрэгтэй үстэй тий. Тоглоом шоглоомор ярих. Тэгэхээр энэ хүн ер нь ямар юм бодоод юу зүтгүүлээ яваад байсан. Тэг яга буруудсан гэдэг юм бид тэрнийг гаргаж харах хэрэгтэй юм шиг байна. Энэ хүн бол яг гарал үүслээр нь ярих юм бол эн чинь сүжигт байсан хөшөөний хүн. Одоогийнхоор болвол Архангай аймгийн Хотон сумын хүн bagay. Бутаж хүүхэд эн чинь Батчир гэдэг хүний том охин солиос төрсөн хүү. Ээжээр өгүүлдэг. Бутаж хүүхэд гэр тэгэн штэ. Тий. Эцэг тодорхойгүй. Тийм учраас энэ хүнийг Ихэн ч бас өөрөө бутаж юм шүү. Соёл гэдэг нэртэй байх. Тэр чи Батчир гэдэг өвөг эх нэр байгаад байгаа юм аа. Тэгээд тэр өвөө нь хүмүүжүүлсэн хүн юм шиг байгаа. Тийм учраас ер нь их тийм амьдралын ухаантай тийм нөхөр байжээ гэж бодогдохоор бага нас тэр залуу насын харахаар энэ бол өөрөө мань хүний нэг 10 орчим настай байхад нь сүм хидэд авчиж суулгасан байгаа. Лам болгох гэдэг. Тэгээд нэр нь хорлоо юм байна. Данзан гэдэг нь сүлд гарцсан нэр. Энийг тэр үеийн хүмүүс нь бол бүгд их сайн мэдчихсэн мэдэгдээд байгаа. Ягаад гэвэл хиний Дэлэн утгын дуртгалд нөгөө Жалганзыг ерөнхий сайдаар залхаад сангийн сайд Данзан явж намын дарга сангийн сайд Данзан очиж залж байгаа штэ. Тэгвэл Жалганзын дуртгалд бол тэр үед сангийн сайд Данзан хорлоо очиж одоо залсан гэд бичсэн бидгийг. Би тэгээд энэ ч одоо юун Данзан хорлоо болчихвоо гэдээсэн чинь маньны багын нэрийг бас мэдж байгаа хөө. Тийм болохоор зарим улсууд бол Данзан биш Данзан хорлоо гэж дууддаг байсан байх. Магадaltaй л байх л та. Тэгээ энэ хүн чинь нэг 2 жил юм уу 3 жил хэртээ сүм мэдээж авилж хагаад тэгээд шар шувтлаад гараад л болсон баг. Тэгэхээр би ер нь лам болохгүй юм байна гэдгээ ойлгоод хаяад явсан этгээдэлтэй. Тэгээ мань хүн чинь малж жагаад тэгээ бас жоохон ярь чадал сайтай хүн байсан юм байна гэж бодогдохоор жин тээж явсан тэр гэдэг. Жин тэн гэдэг бол бас тийм дуртай дулдгынх нь хийдэг ажил биш л тийч. Тэмээний жин ачаа өргөлдсөн гэдэг чинь хүн хөдөлмөр шүү дээ. Тэ? За тэгж жагаад мань хүн чинь сайн ир болж нэг үдсэн баг. Бас тэгээ зарим нэгэн нутгийн баячуудын анх дадуу хөөсөн ийш нь дээш нь арилжиж явсан тэр үед хүнийг баригдаад хошуу тамгын газар хоригдож үдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө асуудал мандаад эхлэнгүүт нь говь руу цагаачлсан байгаа. Зугцсан гэсэн үг байхгүй. Тэгээ говьд нэг хэсэг байж байгаа. Тэгээд ерөнхийдөө 1910 оны хайвд гэдэг чинь мань хүнийг 20 орчим насны үедээ 1800 хэдэн онд 88 он төрлөө юунд хүрээнд орж ирсэн баг. Тэгтээ их гүйлгөө хонтой нөхөр бол арилжаа говийн амьдралыг очиж үзээд тэгээ бүр юу хүртэл дээдүүд хүртэл 8-нд яваад үзсэн баг. Тэгээ хүрээнд ирэхдээ бол бас хөөхөн одоо хөлжсөн ирж
байгаа байхгүй. Энэ нөгөө бодоо ардын намын тамгыг сэлсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхэд данзангийн зандан ширээний хөлийг өрөдөж хийсэн гэдэг. Чи зандан ширээтэй байна гэдэг чинь том баян уу? Тэгээ чи тэрийгээ тэгдэг наадхайгаа хөлөө нөрөөдө тамга хий гэж байгаа хүн гэдэг бол бас тэрэндээ харамсахгүй хүн байгаа дээ шүү дээ, тий. Ер нь бол одоо бидний ойлголтоор бол миний машин эвдэрчээд чамдаар очиод миний найз бенз джипнийхээ түлхийг тайлаад өгөөч гэсэн чи тайлаад өгж байгаа адилхан юм болж байгаа байхгүй. Чам бенз джип хайран биш үү гэж бас овоо хөрөнгөтэй гар байгаа үстэй тий. Тийм юм болж байгаа. Тэгээ мань хүн чинь хүрээнд ирээд 8 арилжаа хийгээд амьдарч итэл нь олноо өргөгдсөн Монгол улс зарлан тунхлагдчих. Ер нь баг залуудаа магадгүй өвөг эцгийн буйнаар ч юм уу бичиг үсэг тайлагдсан хүн байгаад байгаа шүү. Нөхөр. Ламбайсан гэхийг утгад бас тэнд бас төвд хилийн тэр за тийм мэдээж төвд хилүүдсэн бай таарна тий. Яг тэгвэл мань хүн чи 15 онд төрийн ажилд шилжиж байгаа байхгүй. 15 онд. Тий. Би яаж шилжсэнийг бол мэдэхгүй. Тий. Гэхдээ бас манайхан ч нэг жоохон хөргөмжөд ирэхээр төрийн ажилд шилжиж байгаа шүү сүүлийн үед. Тэрэрхүү юм болсон байж магадгүй. 15 онд мань хүн чинь сангийн яамны юунд орцсон байгаад байгаа. Сангийн яамны ойн татвар хураадаг анги. Анги гэсэн байсан. Анги. За тэнд нэг татварын төшмөлж үлээ. Чи одоо ямар зориулттай байгуулах? Гоожингийнх байхгүй да. Тий. Тэрс мод тарьдаг бол байгуулга биш бах та орчин үеийн эко сангийн яам мод тарина гэдэг бол ер нь үеийн үед хаач байгаагүй дэлхийд байгаагүй үзэгдлээ. Нэр бид нар нэг тэрбум модны өрөөнд тариулаад байгаа байж магадгүй. Гэхдээ сангийн яам мөнгө нөгөөд өөр хүмүүс л тарьж байгаа бах л та. За хөөхөө нөгөө сангийн яам хажуугаар нь чирж унгаагач яхаа. Бичээч гэдэг чинь бас нэлээд бичиг үсгтэй. Харин тэгэхээр бичиг үсгтэй байгаа. Тэгээ энэ хүний намтраг үзээ энэ хаан сурсан бол гэхээр би энэ хүүхэд байхад нь л өвөг эцгэн за энэ ч ер нь тангад ном зэжлэхгүй энийг нэг Монгол бичгийн зургая гэдэг гэрийн сургалтанд суулгасан болов гэж бодогдохоор хүн байгаа. Гэхдээ Жанжис Сүхбаатараас ялгаатай хоёлаа Жанжис Сүхбаатар бол бүр амар хувийн сургууль сурсан хүн байж гэдэгсэн шүү. Мань хүн бол бодвол тэр аргангайда суусан л байх л та. Тийм болохоор гэхдээ бичиг үсгтэй бичээчээр орно гэдэг бол бас зүгээр нэг тэг үзэг саас барьдаг хүн бичээчээр орохгүй шүү дээ. Тэр чинь нэлээд тийм найруулах, бичих, авиас төгөлдөр хүн очиж орох хэрэгтэй. Энэ үед Оросын сангийн сайд Сергей Юрьевич Витте гэж барон Витте гэж хүн байсан. Тэрний даалгавраар эрхүүгээс хаалган орох төмөр замын маршрут зурах экспедиц ирсэн. Тэр нь юу вэ? Эдийн засгийн шинжилгээний анги гэдэг нэртэй. Тэгээ тэр экспедицэд ирэхэд нь мань хүн ч нөгөө нэг ойн газар ажиллаж байгаа шүү дээ. Мань нөхрийг газарчаар өгсөн байхгүй. Тэр экспедицэд. Тэгсэн тэр экспедицэд орчуулагчаар нь Петербургийн их сургуулийн оюутан Элбэгдэр Жиринчино гэдэг хүн явж таарад. Дугаар дээр нь ярьсан. Тий, тэгээд энэ хоёр ингэж таарч танилцчихсан ийм сонин үе байгаа. Тэгээ яг хөө ер нь бол тэгээд 18 9 онд өхөд ирэхээр Монголын нөхцөл байдал их хүндрээд. За тэгээд хүрээнд байсан улсууд бол бүгд нэлээд бужигнаанд ороод тэгээ хамгийн гол одоо катализатор болсон үйл явдал бол шүүжэн орж ирж автономтыг татан буулгасан үйл явдал болсон. Автономтыг татан буулгасан энэ үйл явдлыг болох үед бид бас нэг юм анзаардгүй. Нөгөө хэн чин ерөнхий сайд Намнан сүрэн чин 1913 оны эцсээр Оросд айлчилсан шүү дээ. Тэгээ Оросд айлчилчаад буцаж ирээд мань хүн чин парламент гэж юм байд юм байна. Тийм хийх хэрэгтэй юм байна гэд тэгээд дээд доод хурлал гэд хоёр одоо танхимтай парламентын зохион байгуулалтанд Монгол улс шилжсэн баг. Гэхдээ яг тэр бол нөгөө тэр үе чинь сонгол Монгол гэж явахгүй юм чи. Тийм учраас дээд танхимд нь сайд ба дэд сайдууд суудаг. Сенатор хуу юм уу та. Тий. Доод танхимд нь төшөмтүүд голцоо суудаг. За бүх төшмөд суухгүй л байх. Тэндээс одоо гайгүйг суулгаж байгаа шүү дээ. Тэгээд тэр доод танхимын гишүүд одоо хараад улсын хурлын гишүүд гэхгүй.
Хин байна гэж? Дансран билгийн тогсон. Дамдны Сүхбаатар. Солийн Данзан. Энэ хүмүүс чинь тэр үедээ доод танхимын гишүүд байгаа байхгүй. Амар, Агдан буугийн амар. Тэгээ одоо гайгуунууд нь л тэнд ороод байна шүү дээ, тий. Тэгээд автономтыг татан буулгах бичигт гарын үсэг зураа гэдэг шаардлага ирээд тэгээд богдхан ч нөгөө али энийг улсын дээд доод турлаар хилцүүлгээд шилжүүлчихэж байгаа шүү дээ. Тэгээд дээд турл нь бол нөгөө цөөхөн сайд нар суудаг. Тэгээд тэр за одоо үлийн жишээрээс өөр яах вэ? Яах жаргалгадаа гэдэг дууд. Яаж үлийн жишээрхгүй тийм байхгүй. Ингээд тасгүрж байгаа байхгүй. Нэг талаас яг таны яг наадах дээр чи одоогийн манай парламент хагас ерөнхийлөгчийн засаглалтай энэ байдал чинь ер нь тэр үеийн тэр нэг юм нөхцөл байдал болмоос манайх юм хоёр дахь засаглалтай болсон юм шүү дээ. 10 хэдэн он бол одоо яг л ерөнхийлөгчийн засаглал гэж хэлж бодож шүү дээ. Богдхан хэмжээгүй эрэхт богдхан байгаа шүү дээ. Зүгээр тэнд зөвлөх үүрэгтэй засгийн газар тэгээд дээд доод хурал гэж байгаа байхгүй. Тэгэхдээ тэр үеийн дээд доод хурлын хилцэжсэн асуудлуудыг аваад үзэх юм бол бүр яг одоо гэх шиг. Тэр нь жишээлбэл Жанжин Сүхбаатарын оруулж хилцүүлж ирсэн нэг асуудал байна. Энэ хавар болоод махны өсөөд ингээд дамлаад одоо ингээд ард иргэд айгүй хүнд байдалд байна. Тийм учраас одоо намар мах бэлдээд зойрон давж чадгалж хагаад хавар буцаагаад зар. 100 жилийн турш ямар ч өөрчлөлт байхгүй явж ирж байгаа. Болчихгүй стратеги бүтээгдэхүүн багхгүй. Гэхдээ хамгийн гол нь 100 жилийн энэхээ шийдлийг бид нар одоо болтлоо болчихдаг. Данзан Сүхбаатар хоёр хилцээ суужсэн одоо тэгэл зандан шитрэг хямрлан гэж өгдөг гэсэн. Яг тэрийгээ хилцээсэн. Ямар ч ялгаагүй л байгаа юм л та. За тоглох нь яг. Гэхдээ амьдрал нь тийм адилхан байгаа байхгүй. Заримдаа бас ингээд юу ч гэдгээ Манлайбаатар Дамжинсран одоо дээд хурал дээр согтоо орж ирээд тэгээд нэг нөхөргөө нөгөө чинь дахиад согтоо галзуу үрээд ирлээ гэв. Энэ манай хурлыг аяг санагдуулчихсан. Тэгсэн Дамжинсран миний согтоо явах маргааш өглөө гарна. Та нарын тэнийг хизээч ярьлахгүй яг манай. Наач яг бас нэг хараа шээ. 2000 оны парламент дээрээс яг нэг юм согтуу гişээс бүтэн сөрөгчтэй бүтэн бандаг нутгсан шээ. Них ялгаа алга байна. Них ялгаа байхгүй. 100 жил болоод эрс нэг хөөрждөгдөхгүй байгаа. За үнэс идэвэр байгаа. Дээрч яг. Тэгээд 19 онд тэгээд татан буулгасан манай нөгөө доод хурал ягаад тас эсэргүүцэд ийн гэж. Эхлээд эрцээрээ боож үзэж байгаа. Эрс бүрдүүлэхгүй гээд дараа нь нөгөөдөл нь хүчээр шахуу бүрдүүлэнгүүт нь энийг чи хизээж дэмжихгүй гээд. Нэг талаас энэ бол айгүй их оронч хүмүүс тийм. Яг бол ам зэрэг барьж буучч мэдэн штэ. Нэг олон цавтай байхгүй штэ тэнд чинь. Нөгөө талаас энэ хүмүүс чинь цалингүй болох гэж штэ. Улсын чинь татан болгочвол чиний цалингийн өх юм. Тэ? Ноёдууд бол бас нөгөө хятад амбанаас авах мөнгө багтах. Эдгээр чи юу ч байхгүй шүү дээ. За яг хоёулаа бүр муухай талаас нь ярьчлаа. Тэгээд энээс үүдээд хэд хэдэн бүлгэн Монголд үүсч бий болж байгаа. Нууц бүлгэн. Тэр нь бид нөгөө хэд хэдэн дугаар дээр ярьсан хүрээний бүлгэн, консулын бүлгэн гэд яриад заншчихсан. За дээрэс нь нөгөө өмнөх нийгмийн үед нуугаад хайчихсан ноёдын бүлэг. Тэгээд консулын бүлэг бол за бодоо чагдарчиг хоёроос бусд нь бол голцоо ард гаралтай хүмүүс. Тийм учраас ардын нам гэдэг нэр тэндээс гарч байгаа. Юуны хүрээний бүлгэн бол за ингээ сангийн яамны төшмөл Данзан, цэргийн яамны төшмөл Тогсом, Хужир булангийн цэргийн сургагч Сүхбаатар бас төшмөл. За тэгээд Хужир булангийн цэргийн сургуулийн захирал Галсан Мээринч гэдэг юм уу. Гүн Лувсан Цэвэн, Гүн Баяр нөгөө Хектор борооны цэргийг дагуулж авдаг нөхөр гэдэг ч юм уу. Ингээд хүрээний бүлгэн бол төшмөд голцоо улсууд байна. Тэгээ тийм учраас тэднийг төшмөдийн нам гэж нэрлсэн. Ер нь бол одоо ингээд энэ хоёр бүлгмийн улсуудыг нийлүүлээд тооцох юм бол мэдгэж байгаа нэр нь ер нь бараг 40-тай хүрж байгаа байна. Зүгээр бид нар нөгөө хойшоо явсан 7 хорон анхны 7 гэхэд нэрлээ заншчихсан. Тэгээд нөгөө ноёдын нам байна тий.
Ноёдын нам бол одоо толгойлогч нь хар талаасаа Хатанбаатар Магсаржив, шар талаасаа Жалхан цутгах Дамдын Базар. За тэгээд тийм дотор чин дийлээ Вуудагт, Манжир, Хотогт, Лам, Лувсан, Балдан, Хөвчин, Жанаван, Цог Батрах ер нь товчхонтой хэлэхэд дандаа угсаатын язгууртнууд цугладаг нэг хэсэг. Энээс гадна бид одоо яг зохион байгуулалтанд ороогүй ч гэсэн бас өөр нэг хүч үлдэж байгаа байхгүй. Хятадтай хэлэм олцох систем аа гэж боддог хэсэг бас байна. Одоо цэрэнд орж, балингийн цэрэнд орж те хилцэг хийгээд байгаа юм шүү дээ. Автономтыг устгахгүй тэр. Энэ хүмүүс бол би нөгөө урагчд биш. Гарцаа авахд тулгагдсан нөхцөл байдалд орсон үед яаж эндээсээ нэг хохирол багтайхан гарах вэ гэсэн хүмүүс л те. Тэгвэл нөгөө хич тэмцээ зэвсэг барий энэ төр хийж радикал биш те. Тий, улсууд биш. Тэгээ ингээд нэг энэ бүтэц бүрэлдэхүүнээс хамаарат энэ хүмүүсийн чинь үзэл баримтал ялгүй өөр тогтож байгаа. Жишээлбэл Данзангийн одоо анх үүсгэн байгуулсан энэ хүрээний бүлгэн байна шүү дээ. Эн чинь Данзан, Тогсом, Магсар орчин Дугууржин 3 анх нийлээ. Тэгээд дараа нь энэ дээрээ Дугуурживчин Сүхбаатарыг дагуулж ирээд тэгээд Сүхбаатар чинь бахан цэргийнхэн галсан мэрэн энэ төр гэдгийг дагуулж ирж байгаа. Энэ хэд бол яасан бэ гэхэлэр нөгөө түшмэл гаралтай улсууд учраас ер нь бол энэ хэдийн үзэл баримтал бол үндэсний тусгаар тогтнол богд хаанаага тойрон үрээлтний гэсэн энэ үзэл баримтал дээр олцоо тулгуурлаад суудсан баг. Нөгөө хүрээний биш консулын бүлгэн биш үү? Консулын бүлгэн чинь нөгөө гол улсууд нь бас Оросуудтай ойрхон. Консулын дэнчдэр байгаа улс гэсэн үг шүү дээ. Консулын дэнчдэр Оросын консулын газар байгаа. Тэгээд тэрийг тойрсон Орос иргэдийн оршин суудаг газар гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэнд дунд байсан Орос хувьцголчдын нөлөө консулын бүлгэнд бас нэлийн орсон. Хоёрдугаарт би түрүү хэлсэн шүү дээ. Ард голцоо гаралтай хүмүүс байсан гэж. Тийм учраас консулын бүлгэн бодооч нь бол ер нь харьцангуй энэ дотроо ер нь ардын эрхийг тогтоох ёстой. Язгууртнуудын эрхийг хязгаарлах ёстой гэдэг тэр арай илүү зүүн талын үзэл баримталтай хүн бодоо байсан. Ер нь бол. Гэхдээ тэр нь одоо харьцангуй энэ дотор шүү дээ. Тий. Оросын зүүнтнүүдийг бодох юм бол бид нар чинь тэртээ барууны хүмүүс аахгүй. Баруун дотор арай жоохон зүүн хэсэг гэх юм уу. Ийм улсууд байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ үзэл баримтал ингээ харахад бол нөгөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа үед бол энэ үзэл баримтлалын ялгаа нэг анзаарагдахгүй. Яг л чи өөр зорилготой байна шүү дээ. Нэгдүгээр зорилго чинь тусгаар тогтнолоо эргүүлэн тогтоох. Эхэндээ бол автономтик сэргэхтэй ийм зорилготой байсан учраас чи тэнд одоо нөгөө их айхтар тийм үзэл бодлын зөрүүч нь их харагдахгүй байна. Хамгийн их харагдж байгаа нь нөгөө анхны долоо маань хойшоо очиод тэгээд одоо тусламжийн бичгийг яаж өгөх үү гэдэг дээр маргалж байгаагаас эхэлж байгаа байхгүй. Данзан бол богдын бичиг байхад өөр ер нь юу хэрэгтэй. Манай богд хаан маань бичгээ өгсөн байна шүү дээ. Гэдэг юм үзэл баримтал барьсан бол бодоо. Гүй ардын намын бичиг байх хэрэгтэй. Бид нар ардын намын нэрийн өмнөөс ард түмний нэрийн өмнөөс энэ хүсэлтийг тавих хэрэгтэй гэдэг. Чи бас жоохон ялгаатай болж гэлж байгаа байхгүй. Ийм байдлаар илэрж ийсэн баг дээр зөрчил. Одоо үзэл санааны зөрөлдөн гэх юм да. Тэгэхдээ тэр чинь бас тийм зүгээр ч нэг юм ш. Тэр хүмүүсийн дуртгалд нь сүүлдээ гудамжны хоёр талаар явах хүртлээр зөрөлдсөн гэж чи цуг явж чадахгүй боллоо зөрөлдөнө гэдэг чи бас нэлээд ширүүн юм болсон бохоггүй. Тэгээ тэр дуртгал дээр нь бодоо Данзан 2 муудалцаад бодоо хэлсэн байгаа. Танай бүлгмийн нямжиг хүн чи хятад тагнуул хийж явсан штэ. Муусайн төвшмлүүд ийм байдаг байхгүй юу гэж. Муусаа хужаагууд гэсэн орчин үеэр те. Мөнгөнд явд юм шидэг гэсэн санаа илж байгаа. Яг мэдээж эдний дотор бол хятад тагнуулаа шургуулгүй байх үү те. Мэдээж юу явах хэрэгтэй гэсэн үг. Хяналтандаа байлгаж явах хэрэгтэй гэсэн үг л те. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж
Дэлхийн түүхэнд анх удаа Тэв Дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Тэгээд ер нь бол Оросын большевикуудтай холбосон хүмүүс нь бол консулийнхан байна гэж харагдаад байгаа. Яг л бодооч нөх Оросуудтай их холбоотой байсан. Манай хүн чинь консулын Орос сургуулийн Монголны багшаар ажиллаж исэн юм шүү дээ бодооч. Тэгээд тийм байсан учраас нэг Оросын коммунист большевикууд хүрээгээр ирэх үед хамгийн түрүүд консулын бүлгийн лөө гардаг. Ер нь бол тэгээд 20 оны 6 дугаар сарын 25-нд энэ хоёр бүлгэн чинь нэгдэж Монгол Ардын нам гэж байгууллага болж хуурж байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө яг зарим нь бол та нар ягаад энэ 20 оны 6 сарын 25-наа намын баярын өдөр гэж сонгож авдаг юм бэ гэж одоо зарим шүүмжлээд идэгээ. 21 оны 3 дугаар сарын 1-нд бол одоо юунд Троцкисавскт болсон хувьсгалчдын зөвлөгөө гэж анх нэрлэж ирсэн. Тэр одоо уулзалтан дээр бол намын анхны мөрийн хөтөлбөр баталсан. Тэгээд 24 онд намын 3 дугаар их хурал хуралдаж байгаа үед гэдэг маань одоо юу штэ. Энэ намыг үнэлсэн байгуулсан хүмүүс нь бас амьд байсан үе штэ. Данзан чи өөрөө тэр хурлын 24 хурлын 17-г нь удирдсан штэ. Тэгээд тэр хурал дээр шийдэхдээ ерөөсөө мөрийн хөтөлбөр баталсан энэ хурлыг анх дугаар их хурал гэж үзье гэд. Уул нь яг тэр хурал нь эхлэхдээ тэр чинь намын 2 дугаар их хурал байсан байхгүй. Тэгээд гүйгүй энийг анх дугаар их хурал гэж үзнэ. Яг л энэ чинь мөрийн хөтөлбөрөөр баталсан байна. Ингээ яг нам болж байгаа юм байна. Эхлэлцээгээ тэндээс авъя гэсэн шүү дээ. Үзэл баримтлалаа баталсан юм цэг энэ байна. Тийм болохоор энийг 1 гэж үзнэ. Тийм болохоор түрүүчийн хурлыг 2 гэж үзнэ. Одоо бидний хурал бол 3 юм байна гэдэг. Тэр хурлын юу нэг тогтоол нь бий. Энийг ингэж үзнэ гэдэг. Тэгээд анх дугаар их хурал нь тэнд хуралдаж байгаа. 21 оны 3 сарын 1. Тэгээд одоо намын баярын өдөр гэдэг нь тэрүүгээр эх орончдын өдөр гэдэг нь тэрүүгээр авж байгаа юм. 6 сарын 25 бол улс төрийн байгууллага болж төлөвшөж байгаа үе байхгүй. Дүрэн байхгүй, програм байхгүй. Тэгэхээр тэр чи бас хэдэн оны? 20 оны. Тий. Зүгээр ерөнхийдөө ямар ойлголт байсан бэ гэхлээр хоёр бүлгэм хоорондоо уулзаад за бүгдээрээ зорилго нэгдэм байна. Нэгдий. Тэгээд энэ хойноос тусламж өгж магадгүй юм шиг байна. Тэгэхээр тэр тусламжийг авахын тулд цөмөрөө нэгдэх хэрэгтэй юм а гэж. Тэгээд данзан хин бодоо хоёр бол хамгийн түрүү яасан бэ гэхлээр ер нь нэг жалхан цутагтад айлтгал өргөж тусламжийн бичгийг тэндээс авъя гэж. Яг богдоос шүү гэж. Харин богдоос жалхан цаар дамжуулж авах гэдэг байхгүй юу? За. Одоо хамгийн нөлөөтэй хүн жалхан цаар гэдэг шүү дээ. Яагаад тэгж байгаа юм гэхлээр хэдүүлээ ингээд нийлээд нэг тийм хоёр нууц сүлгэм нэгдээд за Монгол Ардын нам гэдэг нэртэй дахиад нэг нууц сүлгэм л болчихж байгаа шүү дээ. Жохон том. Тэг чи энийг төлөөлж байгаа. Хэний өмнөөс тусламж гоох юм. Чамайг тэгэд яваад очихоор би чи тэгээ энийг төлөөлж байгаа юм гэхлээр тэг ямар сонгуул хийгээд сонгогдсон улсууд байгаа биш те. Намын гишүүний тооч одоо бодвол тэр үед нууц байдалд байсан. Улс төрийн байгууллага юм чи шалтай олон юм байхгүй л байж таарна штэ. Тэгэхэр зэрэг ер нь богдгийг нээсэл бичиг авах хэрэгтэй. Богдоос бичиг авахын тулд жалхан руу хандах хэрэгтэй гэж ингэж л тооцсон болтой юм шиг. Тэгээд энэ чин дийлэн утгатыг очиж гуйж байгаа бодоо. Жон таньдаг байсан гэдгээрээ. Тэгээд дийлэн утагт хэнд жалханцд ороод хэлсэн чинь жалханц. За би одоохондоо орч чадахгүй. Чи нэг атайхан цагаал одоо өөрөө ороод айлтдаг. Би бас нэг хэлэхэд арай жоохон болохгүй шалтгаан байна. Чи тэгтээ болгоомжтойгоор ядууд мэдвэл баллаа шүү гэд. Амиа алдаа шүү гэд. Тэр
би орж чадахгүй чи ор гэдэг яриа гэдэг ярианы үүсэл хараад байхад мань хүн ч нөгөө Америкийн консул Эберхардаас тусламж гуйсан байсан үе байхгүй. Данц нь. Жалхан Зутдаг та. Өөрөөр хэлбэл Мойдын нам тийшээ хандсан Америкууд хариу өгөх байх гэж жоохон хүлээлттэй байсан үе болохоор тэгээ мань хүн чинь ингээд нөгөө богдор ороод Америкуудаас тусламж гуйя гэд бахан юм ярьчаад Греснэ маргааш нь дараа 7 хоногт нь ягаад чим Оросоос гуйя гэдэг ингээд ороод ирэхээр ойлгомжгүй болчиход байгаад байгаа юм л да. Тийм учраас жалхан зэрэг яхаа чи өөр оролдоо би чадахгүй гэдэг нь тэр. Энэ нөгөө бас социализмын түүхэн дээр чинь тэр нууц байгаа зорилго гэдэг нь Оросын тухайн хувьсгалт байгууллагын нууц, намын нууц, хувьсгалт намын нууц байх шаардлага. Монголчуудын намын нууц байх шаардлага хоёр өөр үндэслэлтэй байсан. Оросын одоо социал демократ нам дараа нь большевик нам бол нууц байх нь аргагүй. Яг гэвэл тэр чинь төрийн эргэлт хийхээр зорилгоо тавьдсан нам штэ. Оросын хувьсгалт хөдөлгөөний түүхэл бидрээсээ шал өөр. Тэр суур нь бол народникууд, эсерүүд, ард түмэндээ хандсан хаан засгийг устгах гэдэг тэр үзэл баримтлал дээр суурилсан үзэл. Биднийх бол тусгаар тогтнол. Тэгвэл бид нар нууц байх нь өөр. Яг гэвэл нөгөө Монгол маань манжин гэж хятадын цэргийн эрхтний нөлөөнд ноёрхолдоор орцсон. Тийм учраас тэдний эсрэг тэмцэн тэднээс одоо тусгаар тогтнол булааж авна гэж байгаа хүмүүс бол нууц байдалд байна штэ. Гэхдээ чанарын хувьд өөр байгаа штэ. Нэг нь нийгмийн өөрчлөлт хийх зорилготой нууц байдал, нэг нь бол эрхчлөө тусгаар тогтнолынхон төлөө нууц байгаа энэ улсууд л да. Эндээс бас дахиад нэг асуулт уран гарч байгаа нь Данзан бол 15 оны 3 улсын хэлцээрийг сэргийх, тэгээд Монгол үндэстнийг нэгтгэх гэдэг нь гол нэгдүгээр зорилго байсан юм шүү. Монгол үндэснийг нэгтгэх гэдэг бол ерөөсөө тэр үеийн монголчуудын нийтлэг зорилго. Угаасаа олноо өргөцсөн Монгол улс байгуулагдал тэр нь хүчээр 15 оны хилцээнд тулгагдан орж байгаа болохоос биш. Одоо тэгээд өвөр Монгол ахын дүүсээ нэгтгэнэ гэж бүр дан хийгээд тавих гэдэг байгаа шүү дээ. Өөрөө ч улсаа олигтойхон байгуулж амжаагүй байгаа мөртөө нэгтгэнэ бидгээд дан хийгээд яваад байгаа. Тэр үзэл бодол бол бүх хүмүүст залгаатай Данзангийн үзэл бодол дээр дараа нь гарна. Манай хүн чинь өрийнхаа, таг нурынхаа асуудлыг тавьж байгаа. Бүрээдүүдийн асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр тэр хүний үзэл бодол бол тэр одоо юу гэх сүүлд пан монголистууд гэж нэрлсэн тийм нармай Монголын үзэл бодол бол манай хүнд байгаад байгаа байхгүй. Нөгөөх нь чи юу гэлээ юуны 3 улсын хэлцээр. Тий 3 улсын хэлцээр ер нь бол штэ ер нь Монголын олон улсын статусыг тодорхойлсон цорын ганц бичиг баримт бол 3 улсын хэлцээр байсан. Тэр хэлцээрээр бид нар тусгаар гэдэг статусаа тусгаар улсын статус олж авч чадаагүй. Бидэнд олж авах боломж ч байгаагүй. Юм дэлхийн 1-р дан эхлэх гээд бүх их гүрнүүд хоорондоо тохирсон хөөе манжийн үлдэгдлийг тэгж хувааж авахгүй шүү. Чи нөлөөний үсээ тогтоож болно. Тэгтээ чи ингэж булааж авахгүй шүү гэсэн ийм үед бол бидний хинч хүлийн зөвшөөрөхгүй тодорхой байсан. Тэгтээ бид бол ямар ч байсан гэсэн тоглолт хийж хаад автономт гэдэг статус авцсан. Өөрөөр де факто Оросын нөлөөний бүс де юрэ хятадын дундад иргэн улсын нэг хэсэг гэсэн ийм байдалтай байсан. Тийм учраас тэр үеийн монголчуудын эхний ярьдаг байсан юм энэ автономт статусаа эргүүл сэргээе гэдэг. Шууд тусгаар улс байгуулъя гэдэг бол сүүлд нь хувьсгал ялаад ирэхээр одоо Монгол улс бол тусгаар улс юм а гэдэг юм руу орж байгаа шүү дээ. Тэр хүртэл бол бид нар автономт төрийн маань устгахчлаа энийгээ буцаад сэргээе гэдэг ийм байр суурин дээр явж исэн хүмүүс байхгүй. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Дахиад нэг юм зүүн хүрээнийхэн консулийнхэн гэдэг чинь одоогийнхоор одоо сансар харууллынхан эсвэл 3-4-хэн гэдэг шиг зүгээр газар зүүн байршлаараа цугладаг тийм бүлэгмүүд байсан гэсэн үг үү? Эсвэл бүр өөр цаана өөр тэр чинь Оросын талыг баримтлагч учраас консулын биш үстэй. Биш. Газар зүүн баярлалаа гэдэг нь эдгээр чинь нэг газар цуглаа штэ. Мэдгүй Данзангийн гэрт ч юм уу цуглаа штэ. Догсмын гэрт ч юм уу. Тэгээ тэр нь энэ зүүн хүрээнд байдаг.
нөгөө бодогийн тэр хавьд цуглана гэхээр консулын тэнийж консулын сургуулийн багш хэмжээ сургуулийнхаа ойролцоо амьдэрдэг хүн байхгүй да. Тий. Тэр 20 оны 6 сарын 25 тий. Тий. Тэрийгээр хоёр бүлгэмийн тохиролцоо нь болохоор нэгдий гэдэг тохирол. Тэгээд Оросын холбоо нь зөвлөлт Орос улсаас Тусламж гуух гэдэг. Тэрэн дээр тохиролцож байна тийм үү? Тий. Ер нь бол гол гаргаж байгаа шийдвэр нь тэр шүү дээ. Нэгдээд нэг улс төрийн хүчин болъё. Тэгээд зөвлөлт Оросоос тусламж гоёе гэж. Энэ үед ноёдын нам чинь Япон руу гүр хэрэгчээг өнгөний явуулж нэг үзээд нэг жоохон бүтэл муутай буцаж ирээд тэгээд Америкийн консулд асуудал тавьчаад жалхан зутахтай бүр бийжлээ уулзаж асуудал тавьчаад тэрнийхээ хариу хүлээгээд ингэ байж байгаа үе байхгүй. За энэ 25-наас хойш одоо анхны 7 гэдгээр таны хэлж байгаа 30-40 хүн байна. Анхны 7 чинь чиг өргөдөө хойрлж эхэлж байна. Тэр үед данзан ямар чиг өргөдтэй болж байгаа. Намын дарга болчих юм уу шүү. Ингэж байгаа. Тэгээд одоо за зөвлөлт Орос тусламжгүй яа гэдэг. Тэгээд дахиад жалханцад хандчих. Нөгөө бичгээ авах гэдэг. Тэгвэл Хатанбаатар Магсаржаваар дамжиж хандж байгаа. Тэгээ Хатанбаатар Магсаржаваар дамжиж хандахад Баатар хаан бол одоо богд тэгээд нөгөө Ардын намынхны төлөөллийг хин хоёр Хатанбаатар Магсаржав жалхан цутагт хоёр цуг сууж агаад хүлээж авч уулзж байгаа. Өөрөөр ноёдын намын хоёр лидер хүлээж авч уулзж шээ. Нэг нь хардлын, нэг нь шаардлын хоёр лидер. Тэгээд одоо бол богд эцэн та нарын одоо сандалд нааштай хандж байгаа шүү. Нөгөө үгүй гэдсэн юм чинь. Яг л Америкууд эвэр хард ирээд биднээс нэг тусламж авах юм байхгүй шүү гэд хэлсэн байхгүй. Энэ орно. Хариугаа өгсөн баг. Хариугаа өгсөн. За тэгээд одоо нэгэнт Америк руу хандаад бүтэхгүй юм чи одоо ганц үлдчихэж байгаа нь зөвлөлт Орос л байхгүй. Зөвлөлт Орос руу одоо ноёд хандаад нөгөө зөвлөлийн засагт Орос улс, ноёдоо устгаж байгаа Орос улс руу хандаад амбаа явахгүй гэдгээ бид нар бас хөөхөн мэдээд байгаа. Ер нь бол. Тэгээд за одоо эднүсээр дамжиё гэдэг. Тэгэд бүр тэр хиний Хатанбаатарын хэлсэн үгэн дээр богд эзнээс асуусан чинь одоо энэ улаан Орос хийгээд харц гаралтай ардуудын ажил ер нь бүтэмжтэй болох юм байна гэж альдсан гэд харц гаралтай ардууд гэж. Тэгэхээр энэ хүмүүс чинь тэрийг хэлэхдээ улаан Оростой бол энэ харц гаралтай ардууд харьцхан зохимжтой юм а гэдгийг мэдж байгаа байхгүй. Дүн шинжилгээ хийгээд энэ гарал үүслийн сертификат адилхан улс байна. Эднэр хоорондоо хэлэмээ олцсноо гэд. Энийгээрээ лоббигаа хий. Тий. Тэгээд явуулж гин гэсэн үг шүү дээ. Бүр гайхалтай нь эхлээд Данзан чай улсын хоёр явж байгаа шүү дээ. Хойшоо. Данзан чай улсын хоёр явж байгаа нь бас их сонин. Данзан өрөөний бүлгэм. Чай улсын консулын бүлгэм. Бас биеиндээ баг бүрэн 100% итгэхгүй байгаа үстэй. Нэг гүндэ гэлж явуулаад тийм шүү дээ. Тэгээд тэрний дараа бодоо хин хоёр явд, чагдарж хоёр явдаг лөө дээ. Бас нэг гайхалтай юм. Бодоо хүрээнээс мордсны нөгөөдөр нь лувсан цэвэн тэргүүн борон руу мортож байгаа. Хоёулаа манчир утгатай шав. Тэгээд лувсан цэвэн бол хүрээний бүлгмийн гишүүн. Сүгдэл цагаантан багантан болцсон болохоос ш. Тэгэхээр нанд шатар нүүж байгаа ноёдууд бол давхар бодолтой байгааз боронд л усан цэвэн гэдэг хүү түлхээд улаан Орос руу бол анхны 7 гэдэг хүү түлхэж штэ. Аль нь амжилттай болох нь хараад. Тийм нэг сонин бас нюанс харагдаж байгаа. Тэгээд дараа нь Сүхбаатар Лосол гэнэ очдөг. Догсомгоор очдөг лөө. Хойшоогоо. Тэгээ очиод нөгөө зөвлөлт Оросоос тусламж гуугаад тэгээ манайхны тусламж гуйж байгаа нь бас эхэндээ бол улаан цэргийг оруулж ирээч гэж ерөөсөө гуухгүй гоо штэ. Зэвсэг өгөөч. Мөнгө өгөөч гэж. Тэгээ нөгөө та нар ер нь тэгээд юу юм уу? Хэр олон хүн та нарын ард байгаа юм. Хэдэн зэвсэг хэрэгтэй байгаа юм. Тэгэхэд бол ерөөхдөө хэрэгцээг 10 нуглаад хусж байгаа юм л та. Ер нь бол.
Тэгээд яг нөгөө тэр үед чинь нөгөө талд нь алс төрөндөө бүгд нэр тус гэж байгуулагдсан байсан учраас нөгөө төл нь хил давсан хувьсгалт үйл ажиллагаа учраас бид нар шийдэж болохгүй Москва яв гэдэг. Тэгээд Данзан, Лосол хин 3 Чагдарч 3 Москва явж байгаа. Сүхбаатар Чавуулсан хоёрыг эрхүүд сургууль хийхээр үлдээж байгаа. Тэр бас учиртай юм байна гэж би хараад байгаа. Гайгүй орсолтой хоёр юм шиг. Энэ хоёр нь. Чавуулсан чинь бол бүгд олноо өргөцсөн Монгол улсын үед эрхүүд сурж исэн оюутан штэ. Нэг ус тас шиг байгаагүй гэж магадгүй гэхдээ ямар ч юусэн бусдыг бол орсоор ярьцдаг юм байна гэсэн үг. Жанжин Сүхбаатар бол баг зэргийн орс хэлтэй байсан юм байна гэж яриад энэ консулын дийн жавар өссөн хүүхэд учраас гэж. Тэгээд энэ хоёр Сүхбаатар нь бол морин цэргийн сургуульд Чавуулсан цэргийн ухлагчийн сургуульд үлдээж байгаа. Хүрээ рүү бодоод тогсон хоёр буцаж байгаа. Хамгийн эцүү даалгавар нь хүрээнд нөгөө хоёрыг чинь гамингууд хайгаад байгаа шүү дээ. Барьж авч яана гэдэг. Үнэхээр тэр ардын намхныг барьж өгөх юм бол ийм мөнгөтэй тийм мөнгөтэй гэдэг зар бол үнэхээр хүрээнд явж исэн үе байхгүй. Тэгээд юу байгаа. Тэгээд Данзан бол тэгэхэд Ленинтэй уулзаагүй. Манай хүн чинь юу нэ гадаад хэргийн ардын комиссарын орлогч Камневтэй уулзсан байдаг. Тэгээд 8 сарын 20-д өглөөд тэгээд уулзахт нь Камнев хэлсэн байдгийг. Үгүй тэгээд танай цагаан цэрэг байхгүй бол бид яаж орох юм бэ? Тэгээд та нар чинь хиттийн нэг хэсэг штэ. Тэгээд хиттийн нэг хэсэгт манай цэрэг орох юм бол дайн болно штэ. Цагаан цэрэг байвал өөрөөр араас нь бид нэр одоо өөрийнхөө оргуул босвол итгээд дарах гэж байна гэд бас орж болох юм а гэсэн санаатай юм хэлээд байгаа хөөхгүй. Тэрийг Данзан нин дээр хүрээрүү дамжуулсан байж таарна. Тэд нар ч бас нөгөө харилцдаг нууц шифер мифер бүх юм нь байсан шүү дээ. Данзан чинь Николай үлөө нууц нэрээр байдаг. Одоо манюуны явуулж исэн цахилгаан дотор одоо ер нь мөнгөний асуудал нэг тийш удахгүй 2-7 хоногийн дараа болох юм шиг байна. Николай энэ гэсэн. Тэр нөгөө комментэрнээс авах зээл 2-7 хоногийн дараа бүтэх юм шиг байна гэсэн үг л дээ. Тэгэхээр цэвэн тэргүй яах гэж явсан гэдэг нь тэнд харагдаад байгаа. Тэр чинь хүрээ рүү дамжихлаар богдын сонорт хүрж байгаа бусад одоо энэнийг координац хийж байгаа ноёдын сонорт хүрж байгаа шүү дээ тэр мэдээ чинь. Тэгэхээр цаана энэ оруулж хэрэгтэй юм байна гэдэг. Тэр шиг Семенов 2 жилийн өмнө орж ирэхэд нь тийм байдгүй ороод ирвэл чамтай байлдана энэ гэдэг хурлыг шийдвэр гаргаад тогтоод авч өгөөдсөн хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь Семеновын цэргээс нэг бутарсан зөвхөн босвол итгэж оргол босвол итгээд байхгүй да баруун маа. Тэгэхээр тэрийг өрийгээд цэвэн тэргүүнийг томлоод нөгөөх нь замдаа Сэцэн хааны нутгаар 2000 адуу модуу цуглуулад тэгээд бороонд очиод унамартай бэлгэлээд ингээд тэр бол би дотор хардаж байгаа. Даанч тэр үеийнхэн нөгөө янз бүрийн дуртгалтай тийм бичиж үлдээгээг бодвол нууц байх л та. Нууц байсан байх л та. Тэгэхдээ бас нэг асуултын тэмдэгчтэй тий. Бэртэ байхад нь ой наашир гийг өмөртөн хинчирэггүй нэг оргуул ус болцсон наашир. Тэр нь цааталтаа нөгөө Данзан Москвад очисон чинь та нар нэг цагаантантай болж авахгүй бол улаантан араас ч орохгүй шүү гэж Каменев хэлээд штэ. Тийм байсан болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэ Данзан бол яг тэр үед бол үнэхээр энэ хэргийг шийдэж исэн юм л дээ. Тэгээд Данзан Элбэгдор Ринчиног энэ хувьсгалын хэрэг татаж оруулсан тухай хоёлаар Ринчиногийн дугаар дээр ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэр чинь бас аргагүй. Манай хүн чинь Шүмецкитэй уулзах гэдэг. Шүмецкийн алс дорнотын бүгд нэрд тулсан ерөнхий сайд байгаад байдаг. Тэгээ чи тэрнтэй нэг гадаад улсын иргэн бан уулзаад тэгээд зэвсэг өгөлтөө бослог гаргая гэдэг ингээд ивэл тэр хүн чинь бас болгоомжилж штт. Тийм учраас үгүй та нар өөр нэг хүн ол гэдэг. Тэгээд тэр Жамсраана хин Ринчин хоёрыг олж ирж байгаа. Энэ бүрээд Шүмецкитэй уулзаад их бол юм өөрөөхөл хэрэгтэй уулзж байгаа юм шүү дээ тий. Ямар нэгэн тийм гадаад бослог гаргах гэдэг гадаад улсын иргэнтэй уулзаад байгаа биш яг. Тэгээд тэнд чинь Ринчиногийн хот гэсэн тухай хоёлаа ярьсан шүү дээ. Энэ үеийн тийм үе баг. Тэр намын төв хүчлэгч нь тэгээд баруун өнгөр нь буюу цагаантныг устгах биш гамин цэргийг устгах гэдэг нэг юм руу дахи орчдөг юм учиртай.
Юу штэ одоо яг юу хийж байгаа эхэлж байгаа үед бол гамын чинь бүрэн устдаг байгаа штэ. Борон яг хүрээг чөлөөлцсөн 21 оны 2 сарын 2-ын төлөө чөлөөлчихсөн. Тэгвэл нөгөө хүрээнд байсан гамингууд нь цухтаахгүй нэг хэсэг нь чойртчод суурьшсан, нөгөө хэсэг нь хяагтад очсон. Бас их сонирн байгаа үстэй энэ чинь уулын хятад цэрэг юм бол зүхтаа бол урагшаага зүхтах хэрэгтэй. Яг хойшоо зүхтаад байгаа юм тэр. Зүвжигээ алдсан улсууд юм уу? Тэр нь тийм биш байхгүй. Хойшоо очиод тэгээд тэндээс төмөр замар гараад төмөр замаар нутаг уцах гэдэг хүмүүс байхгүй. Урагшаага чи бүгд дайсгансан Монгол улсын тэр их урт нутгаар яваад баарахгүй гэж үзэж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Морин цэргийн анги ягаад чойрлоо очиж байгаа юм бэ? Чи морин цэргийн анги байхгүй. Бас Монголын говийг бол туулчих бас магадгүй шүү дээ. Морьтой улсууд явган зэрэг биш. Ийм юу тий. Дээрээс нэг юу явган зэрэг чинь юуных байхгүй. Анхуу бүлгийн офицерууд байхгүй. Урагшаага шууд явах юм бол Жанзойлонгийн гарт орно. Жанзойлон бол анхуу бүлгийнхнийг толгойг нь илэхгүй төгөө та нар араа халахыг алдчихад ирсэн үү? За ялын асуунаа буднаа гэж бутчих. Тийм учраас тэр чинь төмөр замаар Бээжингийн мэдлийн газар очих гэдэг нь шүү дээ. Бас хөрхөө тэр хүмүүст бас их зовлон байсан л та. Нөгөө талаас биш дээ. Цагаан цэргийн эсрэг тэмцснэ гэдэг үрээ урдаа тавьж болохгүй. Гамингийн эсрэг тэмцснэ гэвэл Монгол хүн болгон ташуураа бариад болсон. Тийм ээ? Цагаан цэргийн эсрэг тэмцэнэ гэдэг чинь хэцүү. Богд хааны маань буцаагаад хаан ширээнд суулгацсан. Улсын хошой дайчин чин ван цолтой. Улсыг аврагч Баатар цолтой хүн шүү дээ. Монголын Баатар цолтой хүн тийм. Монголын Баатар цолтой яг тэр юу. Тийм учраас чойрсон ягаад цэргийн суртал ухуулгын сургуульд сураад байгаа юм бэ гэхлээр ард монголчуудад цагаант нь бол бас гадаадын одоо хайрыг сэтгээд мөн гэдгийг яаж ухуулах вэ гэдэг асуудал байна. Бас тийм сони юм тэнд харагдаад байгаа. Ноёдууд болохоор одоо нөгөө нэг ардын төр засгийн газар байгуулагдаад хяахтыг чөлөөлөл тэнд ардын төр засгийн газар байгуулагдчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тийшээгээ хүрээнээс бичиг явуулж байгаа. Хүрээнд байгаа одоо олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газар манайхан түүхэнд борооны засгийн газар гэдээ нэрлэлцсэн. Өөрөөр энд нэг ч орос байгаагүй шүү дээ. Дандаа монголчууд. Тэгээ тэд нэр бичиг явуулахдаа юу хэлж байгаа шүү дээ. Үгүй улсаа тунгалцаа. Богдын хаан ширэндээ залтцаа. Зориг биелцсэн шүү дээ. Зориг биелцээ. Энэ бороо явах үе. Хойшоогоо өөрөө дайнд явнаа. Бидэнтэй байдгүй. Одоо та нар наашир манай энэ засгийн газарт ямар албан тушаал авмаар байгаа наашир гэсэн утгатай бичиг явуулаад байгаа байхгүй. Тэгтэн юунаас хяагтад байгаа ардын төр засгийн газараас тийм байхгүй. Бидний зорилгоор явааргоо. Ардын эрх засгийн газрыг тогтооно. Энд чинь үжээ нөгөө тусгаар тогтолцоо цаашаага зорилго чи өргөжж эхэлж штэ тий. Ийм юм болоод тэгээд юу хүрээ рүү одоо улаан армийн ангиудтай цог давшилт хийж байгаа нь тийм учиртай юм л та. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа Тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. За ингээд нэгдүгээр зорилго бол ирээд биелчихэж байгаа. Энэ дээр их сони юм би. Ардын намын анхны дарга чинь Данзан шүү дээ. Тий. Тэгээд хүмүүс их асуудаг. Яга Сүхбаатар гэдэг ингээд. Тэгсэн 3 сарын 1-нд тэр зөвлөгөөнөөр одоо байгуулад одоо намын төв бороо гэж байгуулад намын төв борооны дараагаар Данзан сонгогдсон юм. Намын бас яг намын дарга гэхэд хэцүү тэгэнгүүтээ юу цэргийн зөвлөл байгуулад жанжнаар Сүхбаатарыг сонгоод тэгээд Болдоотор хөшөөнийг ирж ирсэн.
тэр юу сонгосон тогтоол дээр дайны цагт нам төрийн хэргийг Жанжин сквад өдөртнэ гэж заасан. Онцгой үед гэсэн үг. Тий. Онцгой үед л. Одоо онцгой үе шүү дээ чи одоо реактор руу давтгаа хийх гэж шүү дээ. Ардын журам зэрэгээ цуглуулж шүү дээ. Тэгээ энэ дайны цаг мөн шүү дээ тий. Тэгээд дайны цагт юу нам төрийн хэргийг гэж. Тийм байна. Тийм тэгэхээр зэрэг баг анхны ерөнхий сайд юм шиг болчиход байгаа байхгүй. Яг төр засгийн газрын тэргүүнээр дамбын жагдарч томилогдсон л доо. Яг л бодооч нь тэр үед нөгөө борооны засгийн газарт төрийн нэрмжийн дарга хийж байгаа юм шүү дээ. Ер нь тэгэхээр би юуг энийг яриад байгаа гэхлээр тэр бороон нь байна уу, улаан нь байна уу монголчуудад нэг байдгүй байгаа. Хүрээний нууц бүлгмийн гишүүн цэвэн тэргүүн борооны хажууд очиод одоо хоёр дахь нь болоод сууж штэ тий. Тэгэнгүүт бодоо хойноос явж ирсэн ээ. Богдод би ингээ сайн яваад ирсэн гэд өөр юм илдэх хуц гэх юм да тий. Мэдээ өгсөн гэдэг. Илдэх хуц өгсөн чинь богд төр илдэх хуцыг уншаад оо сайн байна. Одоо чи хүрээнээс зүүн тийш яв гэж хэлж байгаа. Тэр зүг мэдгүй хүн биш байхгүй. Зүүн талд борон зэрэг байгааг мэдчихэж байгаа штэ. Тийшээ яв. Тэгээ бодоод тгийгээд зүү тийшээ яваад очисон чинь тэнд нь нөгөө юу гэх харьяа юу адилхан бүлгмийн нөхөр цэвэн тэргүүн борооны нам номер 2 болоо суудсан. Айгуусаа мэдж байгаа шүү дээ. Бодоо нөгөө консулын бүлгийн бодоо явж гинэ гэж. Боронд хэлэхгүй байгаа. Тэгээ бодооч бүр ингээд гадаад яамны дэс төшмөл болоод хайчих. Угаасаа данзан ирж байгаа юм чи бодоо баг тусдаа нэг намтар ярмаар юм байна. Угаасаа үзэгчдээс тийм хүсэлт ирээд байгаа юм. Анхны талаар скватер тий болсон гэж яриач гэдэг. Тэгээ би нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Бодоо чи илүү хувьсгалж байсан юм шиг гээд. Тэгтэл одоо бид нар нөгөө киногоор тогтцсон одоо ойлголтоор бол бодоо чинь хувьсгалж биш бүр ингээд феодлын засгийг буцаан сэргээх гэдэг хүн гэж ойлгох гээд байгаа шүү дээ. Данзан бол хөрөнгөний засгийг тогтоох гээд байгаа хүн гэж. Тийм нэг сони юм байгаад байгаа. Тэгээд Чагдаржавыг ардын төр засгийн газрын тэргүүнээр тавьсан чинь Чагдаржав энэ дуртгалд гард юм. Тэгээ би яхан бодоо гэртэл хийх юм уу гэсэн гэж байгаа. Нэрээ бодоо гэртэл хийсэн л дээ нөхөр. Тэгээ бодоо ирэнгүүт Чагдаржав чинь нөгөө урынхаа хязгаарт суух ард засгийн төлөөдөгчөөр томилогдоо явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм тэдний хооронд тохиролцоо байсан байгаа байхгүй. Ер нь бол ерөнхий сайдаар бодоо болно. Ажил амжилттай болох юм бол данцан бол сангийн сайд. Намын дарга шүү. Намын дарга бөгөөд сангийн сайд. Тэгээд хин Жанжин скватер бол цэргийн яамны сайд болж штэ. Бүх цэргийн жанжин бөгөө цэргийн яамны сайд. Энэ нэг юм хуваарлалт тэр үедээ бас дотроо хийсэн баг. За ингээд намын дарга болоод намын даргийнхаа хувьд ер нь ямар үсэл сурталчийн чигээр хэмжээг зарласан. Тэрнээс болоод дахиад бахан зөрчил сөргөлдөөнд орж эхэлж байгаа. Асуудал үүсэж байгаа юм. Хамгийн эхлээд бодоо данзан 2 зөрчилдөж эхэлж байгаа. Яг гэвэл за окей улаан Оросын тусламжтайгаар хүрээг чөлөөлчлөө. Жанжин скватер бол завгүй штэ. Мань хүн ч нөгөө хязгаар дутгаас цагаантны үлдэгдлийг хөөж гаргах ажлыг зохион байгуулах ёстой. Тийм учраас зүүн хязгаарлуу бомцын дурандаа тэгээ баруун хязгаарт Магсаржав Хатанбаатар Магсаржав гэдэг тэд нартайгаа энэ тэмцлээ зохион байгуулад нөхөр бол завгүй те. Данзан бодоо 2-ын хооронд маргаан үсч эхэлж байгаа. Яг тэгвэл бодоо бол хараад байхад юу гэж ойлгож ирсэн гэхэлэр ер нь хэмжээд хэрэгтэй. Юу хаант засгийн газартай байх хэрэгтэй. Англи маягийн гэж. 100-ын ламд бичсэн загталтай бүр тэгэж бичиж байгаа шүү дээ. Манай улс бол боловсрсон бусад улсын адилаар их баг зүүн улааны үзэл тохирохгүй гэж. Боловсрсон манайх бол тийм хөгжсөн улс биш ээ. Тэ? Боловсрсон бусад улс биш. Тийм учраас манайд их улааны үзэл буюу большевизм тохирохгүй. Бага улааны үзэл буюу меншевизм тохирохгүй. Тэ? Тэгж Монгол төр болгосон юм ба шүү дээ, тэ. Тэр үе нөгөө Монгол хэлэнд юм байхгүй юу? Их бага улааны үзэл таарахгүй гэх. Чи тэгж хэлж байгаа хүнийг Оросууд их сайнаар харахгүй бах тийм үү? Оросууд ч шал өөр бодлоготой явж байгаа шүү дээ. Монголоор дамжаад ингээ сайхан том пролетарын хувьсгал хятад төвдөд хийгсэн натай байгаад байгаа. Тэгээд хуучных шиг хэмжээгүй эрэхт хаан засаг байж бас болохгүй. Болохгүй учраас бид нар тэрийг өөрчилсөн шүү дээ. Тэрийг чадахгүй гэдгийг харуулсан. Тийм болохоор зэрэг эрэх биш одоо хэмжээт эрэхт хаанд
засаг тогтоож байгаа маа. Үлгэрл байс англи руу ашиг гэж. Өөрөөр хэлбэл маний хүн английн загварыг авах гэдэг шүү дээ. Тийм учраас тэр үндсэн хуулийг бичих комисс Максар хүрсэн ахалсан комисс чинь английн үндсэн хуулийг загвар болгож судалж исэн үг. Данзан болохоор зэрэг үгүй. Бүгд найрамд тулс байгуулнаа. Бүгд найрамд улсын тогтолцоо чухал гэдэг. Энэ хоёрын санал нийлж исэн нэг юм байна. Тэр нь бол ардын эрхийг тогтооё. Феодал одоо юу гэх юм ноёдын эрх юм бэ хязгаарлаа гэдэг. Тэн дээр бол энэ хоёр санал нийлж байгаа. Энд чинь хоёулаа ноён биш юм чинь. Тэ? Удам дагсан ноёдууд биш шүү дээ. Тийм учраас ардын засаг байгуулагдсны дараа хамгийн ихний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол ноёдын эрх юм бэ хязгаарлаж байгаа. Энэ хоёр хоёулаа санал нэгдэж байгаа байхгүй. Тэгээд юун дээрээс тэгээ хараад байхад бодоо эхэлж данзангийн бүлгийг устгах гэж үтсэн шиг байна. Яг гэвэл данзан нэг удаа бодоод ер нь бүгд найрамд тулс засаг тогтоох нь зүйтэй юм байна гэсэн бичиг өгсөн. Одоо энийг уншаа судлаад тааж гэдэг. Тэгсэн одоо тэр бичгийг уншингуудаа төв оронд хэлцгээд өгчөж байгаа. Тэр чинь мань хүн мэдж байгаа шүү дээ асуудал болно гэдэг. Тэгээд төв орон дээр нөгөөдг нь хэлсэн чинь биш энэ чи юу гэсэн юм бэ? Богдхан амьд байгаа шүү дээ нөхдөө. Тэгж яхад энэ богдыг татан буулгаад бүгд найрамд засаг байгуулна гэж чи төрөө эргэлт хийх асуудал байж штэ гэдэг. Бүгд найрамд болсон хэрэг гэдэг чинь тэгж үссэн байхгүй. Ер нь бол. Тэгээ энэ хэрэгт оролцолцсон чагдарж яв. Чойлсон чинь намын жинхэнэ гишүүнээсээ хөөгдөд орлогч гишүүн болж хуураад ийм асуудлууд үүсэж байгаа. Тэгээд ягд чойлсон тэгж хатаа хандсан юм бол гэхээр чойлсон ч уулын консулын бүлгийн хүн шүү дээ. Тэгээ мань хүн чинь энэ бүгд найрамд тулс байгуулъя гэдэг санаа жоохон татагдсан юм тэнд байгаад байгаа байхгүй. Тэр бүгд найрамд тулсын хэрэгт оролцолцсон гэж мань хүнийг юу хийж штэ намаас баг хөөхөө алдаж штэ үндэслэн байгуулагч байгаа нэг юм тий. Тэгээд эренгүүт данзангийн бүлэг бас ойлгож байгаа. За энэ бол харин бүр үхсэхийн тухай асуудал. Чи ингээд хүнийг төрийн эргэлт хийх түвшинд орлого хийж яана гэж зарлж яана гэж алах ялтай яланд тулгаж штэ. Тэгээд данзан Сүхбаатар хоёр ойлгоно үстийн чи. Энэ сайхан гаравч одоо бүр буудаж алах хэмжээний яланд хүнийг тулгаж штэ гэд. Тэгээд энэ тэмцэл чинь үүсч явагдаж байгаа. Тэгээд нөгөө бодогийн алхам болгоныг нь данзан шүмжилдэг ажил руу орж байгаа нь тэр байхгүй. Энэ эцэг мэцэг огтлоо байлаа. Энэ зурагтай холбоотой энэ ч өөр таны хэлсэн нөгөө капиталист үзэл суртал зам мөрийг хөгжүүлээгээд хөрөнгөтний. Тэгээд энэ чинь Монгол дахь хайрлаа давидсан мотоциклийн анхны клубын гишүүн биш энэ борлуулагч тий. Дилер. Эргэн баян бол ус тий. Энэ үзэл санааг нөхөр яг үн дотроос яв эсвэл энэ гадны бас тодорхой он суртахууныг судлуу. Үгүй би энийг бол цэвэр данзангийн өөрийнх нь үзэл баримтал гэж харж байгаа. Хоёлаа нөгөө залуу байх намтрын ярихтай энэ нөхөр чинь ингээ бүр дээдүүд хүртэл 8 арилжаа банз өвсөр гэдэг нөхөр байж байгаа. Тэгээд 19 20 он гэхэд бол зандан ширээтэй тэрнийгээ хөлийг тайраад тамга хийгээд аваад өгчих чадaltaй гар байгаа үстэй. Овоо муугар болцсон байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас энэ хүн чинь тим хэмжээний хөдөлгөөнтэй 8-8-ны сэтгэхүйтэй ийм хүн байсан. Ардын засаг ялсны дараа би маньны ягаад сангийн сайд болж байгаа юм гэхлээр өөрөө эдийн засгийн одоо яг бусдыгаа бодвол бас нэг тийм ойлголт ухаантай хүн байгаад тийм шүү дээ. Ямар ч байсан гэсэн нэг ганцхан 8 хийгээд үдцсэн нөхөр яваад байгаа байхгүй. Тэгээд энэ богинохон хугацаанд маань хүн чинь хаалган хүрээний хооронд машины зам нэгээд хайж байгаа. Энэ бол нөгөө богдын үед анх эхэлсэн олон өргөцсөн Монгол улсын үед эхлээд тэгээ Оросууд та нар яагаад ингээ Америкуудаар ингээ тэргээр тээвэр хийлгээд байгаа гэсэн чинь манай Монголын гадаад яам хариу өгөхдөө хаалган хүрээний хооронд хийх тээврийн зам бол манай Монголын дотоод хэрэг болоо гэдэг хариу өгöd байгаа шүү дээ. За. Тэгээд тэр
тээврийг сэргийж байгаа хүн байхгүй. Данзан. Тэгээ тэр тээврийг сэргээгээ зогсохгүй. Тэр тээврийн замд нь дэм буудлууд дотор өөрөө хөрөнгө оруулаад наачж байгаа энэ хүн чинь. Хөөцөө. Тэгэхээр эн чинь айгүй тийм 8-1 гүйлгүй ухаантай хөрөнгө оруулалт хаана хийх үү гэдгээ мэддэг. Яг нь ерөнхийдөө одоо бидний одоо ойлголтоор бол анхны хөрөнгөтөн анги үүсч бий болж байгаа байхгүй. Тэр үеийн хөрөнгөтний ерөнхий төр зургийг бол Гард мангны киноны Равсал банзаар төсөөлж болно штэ. Эсвэл одоо хөдөөний хөрөнгөтөн гэвэл ихтгэлт баян ард тунгалаг тамирын те. Энэ хүн чинь бол тийм биш. Бас нэг өвсгөл юм хийцэн толгойд нь тийм юм суудсан. Бүр Москва ороод Камневтэй уулзаад үзсэн. Энд чинь бол ер нь нүдний ялгаа нэлээд харилцсан нөхөр байхгүй. Тэгэнгүүтээ мань хүн чинь одоо гэдэг. Хоёрдугаарт мань хүний ярьж байгаа юмыг харахаар Шумяцкийн бас үзэл баримтлал нөлөөлөд байгаа нь харагдаад байна. Шумяцкий бол ер нь яг ардын хувьсгалыг анханаас нь эхэлж оролцсон хүн шүү дээ. Одоо манайхны Ринченегийн өмнөх манай их багш байхгүй. Тэгэхдээ Шумяцкий бол бүр ленд бичсэн цагталтаа энэ улс бол феодлын хоцрогдсон улс учраас энэ улсад хөрөнгөтний ардчилсан улс байгуулахад л бол асар том дэвшил болно гэж. Шумяцкий тэгж бичиж байгаа. Тэр үзэл баримтлал данзанд нөлөөлөд байгаа байхгүй. Би бол тэгж л харж байгаа. Бас өөрөөр хэлбэл нөгөө большевикуудын үзлэр нийгэм чинь 5 үе шаттай штэ. Хүү нэгдэл, боолын нийгэм, феодализм, капитализм, тэгээ социализм. Тэгээ социализмыг байгуулахын тулд чамд ажиллаж анги хэрэгтэй. Энэ эдрэгэд баах нөхцлүүд ярина штэ. Монголд ажиллаж анги байхгүй. Нийгэм нь өөрөө феодалын хоцрогдсон нийгэм. Тэгэхээр зэрэг капитализм хөрөнгөтний ардчилсан энэ замаар яваад тэгээд социализмд дараа нь хүрнэ гэдэг ийм ойлголтоор явж байгаа хүн байна гэж данзан бол би тэгж хараад байгаа байхгүй. Чавлсан бас нэг тиймэрхүү ойлголттой. 1940 оны үндсэн хуулийг батлахад тэр намын их хурл хурлаж байгаа шүү дээ. Намын их хурл хурлаж байхад дашийн дамб дарга нөгөө намын дүрмийн тухай илтгэл тавьж байхдаа маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Манай улс бол социалист улс биш ээ. Манай улс бол шинэ маягийн хөрөнгөтний бүгдээр тулсан юм аа гэж. Яагаад гэвэл манай улсын суурь бол малчин ардууд байна. Малчин ардууд бол жижиг хөрөнгөтнүүд байна. Жижиг хөрөнгөтнүүд ч өөр ингэсэн малтай юм ч тийм. Тэгэхээр манай улс бол тэр нөгөө капиталист буюу империалист улсуудыг бодох юм бол өөр тэгтээ шинэ маягийн хөрөнгөтний бүгдээр тулсан юм аа. Данзангийн үзэл яваад байгаа. Тэгэхээр тэр чавлсанд байна гэсэн үг үстэй. Ардын намын одоо ингээд түүхийг эргээ харахаар чинь баг үзэл суртал ихнээс өөр нь либерал үзэл рүү явчихад байна уу? Тусгаар тогтнолын төлөө тэмцэл ба хөгжлөхөр бол либерал үзэл байхад байгаа. Тэр зүүнний үзлийн нөлөө бол бодоод ир орж ирнэ л дээ. Бодоод нөгөө большевикууд чих ойрхон байсан. Дээрээс нь өөрөө хард гаралтай хүн байсан тий. Тэгээд лам хүн учраас бодоо ч тийм 8 арилжаанд явж байгаагүй штэ. Ер нь бол яг тэр большевик коммунист үзэл бол сүүлд нь бүр 1928 оны төрийн эргэлтээр л манайд сууж байгаа штэ. Тэр хүртэл бол манай намын төр зүтгэлтнүүд дотор ягасан байгаагүй. Энэ үед бүр тэгж ярих юм бол социализмыг дүгнж байхгүй, хувьсгалтыг дүгнж байхгүй. Бошгыг галах. Тэгээд нөгөө залуучууд хувьсгал залуучдын эвлэл анх байгуулагдж байгаа шүү дээ. Хувьсгал гэдэг үг нь байхгүй болохоор бошгыг галах залуучуудын эвлэл гэж байгуулагдаад тэгээ буян нэмэгч нь залуучуудад дагуулаад данзан дээр орсон чинь данзан юу бошиг галах вэ? Ямар бошиг галах гэдэг эний бошгыг галах гэдэг юм ингээд. Хиний зарлиг ишлүндэн гэсэн үг үстэй. Тий, нэр чи одоо хаанцскийг устгах гэсэн үг байна шүү дээ. Уул нь данзангийн бодол мөн шүү дээ тий. Бүгд нар устгах доо гэж. Тэгтээ мань хүн тэр залуучуудын шиг юм биш үү гэж бодоод ин гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь гараад бодоод ир орсон чинь бодоо. Та нар босхыг холих гэдэг үг таарахгүй бол хувьсгалт гэж болчих гээд хувьсгалцлуучдыг эвлүүл гараад ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ үеийн нөгөө нам төрийн удирдлагын үзэл баримтлал гэж ярих юм бол тийм өөр. Ийм учраас энэ хүн чинь иргэн баян бол улс баян гэдэг үгээ хэлж байгаа хүн шүү дээ.
тэр одоогийн бидний яг бодож байгаа одоо ижил утгатай байсан нь тухайн үед арай өөр утгууд байсан юм аашаа. Одоо таны хэлээд байгаа малчин ардыг хөгжүүлээч гэдэг юм уу? Эсвэл орчин үеийнхаар иргэн баян бол бүгднийг хөрөнгөжүүлээ. Чөлөөтөө татварыг басхыг зүүнээ үзлээ хязгаарлая гэдэг ийм үж санаа байсан юм. Одоо тэр үеч нэг зүүн баруумсаад байх юм байхгүй шүү дээ. Хүмүүс нь ихч бараг матдаг байсан. Иргэн баян бол улс баян гэдэг бол дараа нь гиндэнгийн үед бусдыг мөлжихгүй баяжигтун гэдэг лооцсон болж хувирна шүү дээ. Тий. Мань хүн бол баяж гэж шүү дээ. Иргэн баян бол улс баян гэж. Мань. Тэгээ одоо тэгээ татвараа басгалах гэсэн үг орчин үеэр. Одоо орчин үе одоогийн эдийн засгийн эрхчлөлийг нь олгоол гэсэн үг үстэй. Тий. Тэгээд явг 8 арилжааг хаалган хүртэл 8-ыг хамаагүй. Тэгээ мөнгөтэй болоод ирэхээр татвараа аваад улс сайхан болно шүү дээ гэж. Нөгөө талд нь бол нөгөө зөвлөлт Оросын төлөөний улсуудын шахаад байгаа үгүй яалаа гэж зөвлөлт маягийн улс байгуулад хамтрал коммун хамтын хүн хөдөлмөр хамтын аж ахуй гэдэг чинь нэг авч явна гэдэг ийм үзэл баримтлал нөгөө талд нь явж байгаа л байхгүй да. Энэ ер нь тэгээд бодоог цаазаар авсны дараа бодоо ба чагдарч өдргүүднийг цаазаар авсны дараа Данзан Элбэгдэрч хоёрын зөрчил айгүй их хурцтаж эхэлсэн. За тэрийг үл яг засгийн эрхийн төлөө зөрчил гэж зарим нь ер нь ихэнх нь тайлбарлаад байдгийг. Бас нэг гаргалгаа бас байдаг нь Жанжинсүхбаатарын үхэлд Элбэгдэр жирийн холбоотой гэж Данзан хардсан байх гэдэг бас тийм зүйл бас их бий. Тийм учраас энэ асуудал энэ хоёрын харьцаа нэг хурцтаж эхэлсэн. Ер нь ч Элбэгдэр жирийн бодоогоос хойш ер нь өөрийгөө их том болчлоо, Монголын хувьцааг шийдэхэд оролцох хэмжээний хүн болчлоо гэж одоо жоохон амбиц нь дийлдэхэ болж эхэлсэн. Комментэрний гатгаас бас мэдээж байсан таарна. Хилтэй устай Элбэгдэр жирийн бол юм чи. Тэгээд тийм учраас одоо 24 оны намын 3 дугаар их хуралдахаас өмнөхөн Элбэгдэр жирийн бол Монголын хөгжлийн ирээдүй гэсэн өгүүлэлэг сонин дээр бичиж гаргасан. Тэн дээрээ манайхан бол зөвлөлт маягийн засгийн газар байгуулад одоо нөгөө өөрийнхөө санал болгож байгаа хэлбэр байна шүү дээ, тий? Хамтын аж ахуйг хөгжүүлж одоо ингэж Монгол улс бол цаашдаа энэ хөгжлийн зам руугаа орох юмаа гэсэн үзэл санааг тунгалсан. Данзан бол тэрийг ерөөсөө хүлээж аваагүй. Тэгээд намын 3 дугаар их хурал дээр Ринчено тэрийг ярих гэсэн чинь Данзан зүгээр л буцагц. Тийм байдгүй маа. Эрмэл зах 10 зүйл гэдэг бол Ринчено мэтийн этгээдийн юу яадаг. Одоо ярьснаар өөрчилждэг юм биш ээ гэж. Манай энэ намайг үүсгэн байгуулсан хүмүүсийн бодож гаргасан хэд байхгүй юу надад ч ингэ халгаахгүй. Тэгээд энэ үеэс эхлээд Данзан Ринченог ер нь болохгүй итгэхэд байна гэдгийг нэлээд гүнзгий ойлгосон бол та тэр намын их хурал дээр Ринченотой муудалцж явахдаа хэлсэн үг тэрний. Би чамайг Монголоо гэж боддог хүн гэж бодсон чинь чи ч хойноос суулгасан төрийн утгаар юм шиг бай гэж айхтар үг хэлж байгаа биз. Тэгээд ийм одоо үзэл баримтлууд нь ингэж л одоо хуваагдаж эхэлж байгаа юм л да. Энэ Данзан дээр энэс өөр зураг байдаг ингээд сайхан түүхийн бүр бүтэн гээцсэн хүн үү? Үгүй яг хөтэ Данзан ч зураг их багтай. Одоо энэ зургийг бол чи тэр өмнө нь гаргаж харуулж ирсэн төө. Тий. Энэ дээр чинь энэ Элбэгдэр Ринченогийн хажуу зогсож штэ. Жанжинсүхбаатар хоёрын голд. Тий. Тэгээд тэр Жанжинсүхбаатарын нөгөө талд нь Шумяцкигийн энэ хоёрын голд байгаа нь Ажван Данзан, Япон Данзан гэдэг чинь тэр. Тэгээд Борис Шумяцки манай муур багш. Дараагийн муур багш нь тэр Элбэгдэр Ринчено. Тэгээ бодоо. Энэ бол одоо яг ардын хувьсгалыг одоо анх удирдах гэсэн хүмүүс нэг ийм зураг бий. Нэг ийм сонин зураг бий. Нэг уучлаарай дугаарлагдсан энэ нөгөө зургийн тавьсан хүн ингээд дугаарлаад тэгээд энэ дугаараараа хинбэ гэдгийг бичсэн юм бэ нэлээ. Одоо Данзан энэ хоёрцсан сууж байгаа 2 номер дээр. Тэр цаатлахын хүмүүс Вите гэдэг хүн гэвчсэн мэлээ. Сергей Юрьевич Витегийн
нэг юу ээж магадгүй. Хамаатан садан юм уу гэж бодохоор байгаа. Яг гэвэл энэ юу бол тэр 15 оны экспедицийн үе биш юм шиг байна. Тэрний дараа юм болов уу гэж бодод байгаа. Энийг чойволсон гэж хүн доор байгаа хамгийн доор. Бас магадгүй. Тэр элбэгдэр чинь 8 дээр байна. 8 дээр чинь жүжигчин лавгүй шүү жүжигчин. Хошин шагийн 10 дээр наран солонгой хошин шагийн жүжигчтэй тэгээд ингээд. Хүй наран солонго нэрээ тийм бэ. Энд чи хөөе Сэцэн хаан наман нэрнгээ хатан. За. Наран солонго хоёр жүжигчин байл гэж хараад байсан. Наран солонго зөвдмөр юм биш үү? Тэгээ дараа нь кино хийвэл наман нэрнгээ хатан тоглол бас болохоор юм биш үү? Болохоор 4 байна гээ. За. Тэгээ лавгсүрэн элбэгдэр жирэнчийн тоглолчвол бас болохоор 4 байна те. Нүд ам сахална. Энэ чи англи цай тавьсан байгаа бисквит гэсэн байна. Бичээн. Тэгээд англи хэлтэй. Тэгэхээр энэ магадгүй 1915 оны экспедицийн үеийн зурагч гэж магадгүй. Хэрвээ энэ чойволсон мөн бол энэ их жоох бага үстэй. Тийм байна тийм. Хүүхдэрээ шахав. 14 дээр байгааг. Тэгээ энэ нүүрэн сайн танигдахгүй байгаа. Гэхдээ тойлын байж магадгүй. Тэгээд тэр хоёулаа чи Орос юм а та. Тийм Оросуудыг бусдууд дандаа бурядууд болсон юм. Бурядууд. Энэ сонь зураг байна. Энэ сонь зураг. Тэгээ энэ дэр байгаа бүх хүмүүсийг бас нэрлж чадаагүй. Тавьсан хүн нэрлж чадаагүй. Та нар мэдэх хүн байвал бичээч гэсэн тэгэл бичснүүд нь иймэрхүү юм харагдана лээ. За. Тэгээд манай операторууд харуулах бах энэ Данзангийн ганц юу штэ бичлэг байгаа штэ 1921 онд зөвлөлт Оросд хилцээ их гэж явахта бид нар нөгөө Жанжиск Баатар нэг юм тамхи татж байгаа бичлэгийг л үзэл тэгэл ингээл тэрийгэл бодоод байдаг. Яг бүтэн бичлэгийг нь үзэх юм бол энэ дэр чинь хилцээг ахалж байгаа хүн Данзан. Тэгээд дагаад сууж байгаа Сергей Амнасай Баатар тэгээд цаана ширэн дамдин одоо богдын илч одоо юу хянагч гэх юм уу тэгээд нааталт нь бичээч хин байгаа юм. Даваагүн манай анхны зөвлөлт Орос цус илчээ сайж штэ. Даваагүн чинь даваагүнийг биер янтага ингээд юм бичих гээд ингээд сууж байгаа тэгээд хичээнгөө сайд сэрэнд орж. Энэ хэд сууж байгаад бичлэг байгаа тэрийг манай Данзан гэр нь яаж цаазлсан. Кинон дэр гардаг шиг юм. Ямар кинон дэр кино болгон дэр янз янз гаргана. Дээлээ тайлаад өглөө гээ тэгээд юу штэ юу барьж авчиад буудсан нь бол үнэ. Барьсан хүмүүс нь бол хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүд. Тэр нь хувьсгал залуучуудын эвлэлийн чамгүй тооны гишүүд бол дотоод яамд ажилладаг байсан. Дотоод яамны дарга нь Константин Константинович Батарун гэдэг бүрээдэн хувьсгалч. За энэс бол янз бүрийн гаргалгаа хийж болно те. Залуучууд оролцсон юм уу? Альсгүй дотоод яам оролцсон юм уу? Бүр Москва юм уу гэдэг. Ийм гаргалгаанууд хийж болно. Тэгээд Данзан бол тэгж юу хийх гээгүй, төрийн эргэлт мэргэлт хийх гээгүй юм шиг байна. Мань хүн бол эхлээд нөгөө юу ятсан штэ. Хотын эвлэлийн хорооныхан юу төв эвлэлийн хороотойгоо муудалцаад буйнымхийг бариад авсан. Хотын эвлэлийн хорооныхан эхлээд нөгөө дамбад орж тэргүүдээ залуучууд чинь. Тэгээ буйнымхийг барьж яваад дараа нь баваасан барьж яваад засгийн газрын нэрийн бичиг. Тэр хоёрыг буйнымхий чи юу цэргийн сургууль тасалсан гэж бариад авсан. Тэгээ авчид хийчихгүй. Тэгээд яасан чи маргаашийн хурал дээр намын хурал дээр Данзан дургуцаад нөхдөө одоо ингэж болохгүй. Одоо барьж авчид шоронд хийгдэх юм бол бид нар чи яаж хуралдах юм? Тийм байдгүй. Тэр улсуудыг сурлал нь би урлаа хийхгүй гэд яваад өгч байгаа байхгүй. Тэгээ хуралдаан даргалагч. Тэгээ хуралдаан даргах болсон. Хуралдаж болтго. Тэгэнгүүт элбэгдэр жирэнчнүүд тэрийг амар ашиглаад за Данзан ингэж байна. Данзан энэ тэгч нөгөө бүх цэргийн жанжиг болцсон нөгөө Жанжиск Баатараас сурцсан юм чи. Данзан одоо цэргийн ангиудаар яваад одоо бидрийг барьж аваачаад бүгдээр ингээд буудах гэж байна. Нөгөөд ч ястай сайхан утган өмнөлт хийж хагаад за тэгвэл одоо дахиад шинээр хурлын дарга сонгоё гэд тэгээд тэр Насан Бат гэд өөрийнхөө дадлыг дэмждэг хүнийг хурлын дараагаар сонгож тавиад болоогүй нөгөө хотын эвлэлийн орон залуучууд нь хуралд орж ирэх гэдэг. Гэхдээ хурлын төлөөлөгч юм чинь оруулахгүй гэд зарим нь тэгнэ үстэй гэсэн чинь. Гэхдээ тэгээ яац юм бэ залуучууд үгийг сонсолтоо гэд.
Тэгээд нэг баахан хөөрөө залуучууд орж ирээл тэгэл эсрэг талын юм харин шүглдэл зайл гэж орилж ашигладаг. Ийм юм болгож хэрвэж хахад тэгээд явцсан. Тэгээд данзан шууд авчи баривчлаад буудаж алчаад тэгээд дараа нь нөгөө тогтоолоо батлуулах гэдэг. Данзан дээлээ тайлж өгсөн нь үл. Тэгвэл одоо яг жоохон домгчлоод энэ одоо хэн нэгэн ядууд нөгөөрөө улс орон минь ядуу байлаа гэд. За тэр үл жоохон домгчлж байгаа. Манай зүгээр одоо гэрчүүдийн юу дурснаар бол дээлээ тайлж өгтөө нэг камерт цуг харагдчихсэн сохор орсд өгөрэй гэсэн бит. Тэр нь бүр хувцсчгүй харагдчихсэн юм тийм шиг байна. Гэхдээ тэр ч бас нэг хүний шин чанарыг харуулдаг шүү дээ тий. Нөхөр бол ямар нэгэн бослого хөдөлгөөн хийх юм уу цэрэг зохион байгуулах тийм байгаагүй ч нөгөө баримтлах гээд очихт нь гэртээ хунтаж байгаа хүн шүү дээ. Тэгж бослого хийдэг хүн гэж байхгүй л дээ. Тэгээд манай нэчэ барьж аваач будчаад тогтоол батлуулах гээд ороод ирсэн чинь нөгөө төлөөлөгчд нь бүр шоконд ороод тэгээд нэг нөхөр нь хэлж байгаагүй энэ ч одоо тэг болчмгүүдэд алдсан бол одоо тогтоолыг бидрээр батлуулж явах гэдэг юм гэдэг. Бас тавих асуудал мөн шүү дээ. Нөгөө бужигнуулаад исэн дамбад орч чинь бас шоконд ороод гэхдээ ингийн чинээ сансангүй. Бид нар ч одоо тэгээд нэг даргаыг л хусгах гэж байгаа байх гэж бодсон шүү дээ гэсэн утгатай юм ярьж байгаа. Бут чинь гэж ерөөсөө. Тэгээ ингээд байдлын өвгөө болонгууд зөвлөлт орсон бүр эрхлүүлэгч Василий босч ирээд нөхдөө 50 байцгаа. Улс орныг тийм аюу гэдгийг илүү хохирол учруулахын тулд 1-2 хүний цусыг урсгах хэрэг гард юм аа. Та нар данцангийнхаа замаар явсан бол бүгдээр ингэ чинь буудахаас одоо данцангийн чинь бодчлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэр намрын халуун өдрүүд гэдэг чинь намрын хүүтэн өдрүүд болсон юм байна. Тэгээд нэвтрүүлгийн цаг дууссан. Та ер нь энэ хүний талаар товчхон дүгнүүл. Ер нь бол би энэ эдийн засгийн либерал үзэл баримталж ирсэн энэ ер нь улс орныхоо тусгаар тогтнолын төлөө зогсож ирсэн энэ хүнийг бол бид нэр одоо зөвөр өнгөлөх хэвээр. Ер нь магадгүй энэ хүний тухай дахиад нэг ном гаргах хэрэгтэй байх. Олон нийтийн Непкогийн нэг суралт бол байхгүй юм биш үү те. Тий. Түүхэн эрх мэнд суралт тий. Тэнд бичих ёстой хүний нэг. Хоёрдугаар хоёулын өнөөдөр цагтаа баригдаад мань хүний туваарынхаа хувь тавьж ирсэн асуудал, бүрээд иргэдийн хувь тавьж ирсэн асуудлыг дэлгэрэнгүй хийж чадсангүй. Тэгэхээр энэ хүн бол бас Монгол улс юу гэх юм Монгол түмнээ нэгтгэх бодлоготой бас ийм хүн байсан гэсэн үг. Харамсалтай нэг богино хугацаанд төрийн ажилд оролцсон хувилдааны одоо тийм ажил их муу нөхөр байж гэж би хараад байгаа. Чи бүх цэргийн жанжин намын дарга байж хаад тэр нэг Элбэгдэр Жирэнчина гэдэг хүний хувилдаанд унаад будулчиж байгаа хүн гэхэр чинь юуг л хүн байгаа байхгүй. Тэгээд ер нь 40 хүрэлгүй өнгөрч байгаа. Тийм 39-тэй байна уу? 37 38-тэй ч байна уу? Юу ер нь бол юу штэ. Яг мэдээж түүхэн тэгсэнсэн бол гэдэг ойлголт байдаггүй л дээ. Тэгвэл зүгээр яг нэгнүгөө хэлэхэд бол данзан хэрвээ цаашаа Монголыг өдөртөд авч явсан бол магадгүй эртөө нэг цагт буудуулах л байсан баг. Зөвлөлт орсон бодлоготой яагаад ч нийцэхгүй. Тэгвэл энэ хүний бодлого хэрэгжээд явсан бол Монгол их богино хугацаанд хөгжих бас энэ болцоо бол байсан байж магадгүй. Тэгвэл одоо байсан байж гэж зөвхөн тэр хүний үзэл баримтлал нь дандаа энэ үзэл баримтлал яваад ирэхээр Монгол их тэгширж байгаа шүү дээ. Дараа нь яг нэг өөр нэг хэлбэр нь гиндэн амар хоёрын үед бусдыг мөлчихгүй байж тун гэд хуурайд гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө тэр шинэ эргэлтийн бодлогын үед чинь их богино хугацаанд Монгол ингээд хөл дээрээ босоод эдийн засаг сайжраад босоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бодлого бол зөв юм байна. Манай хөрс суурин дээр таардаг юм байна гэдэг. Ийм л үзэл баримтлал байх. За баярлалаа. Нэвтрүүлгийн хугацаа дууссан. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm